авч ирэх гэж. Яг дөрүүлээ бооцоо тавих уу? Хамгийн өндөр оноо авсандаа пи авчих уу? За яваа. За. Би уумаар байна. Кофе 10 шиг сник шүү дээ. Яшин Монгол хэл англи хэлний шалгалтыг бөглөнө. Та заасан хугацаа байхгүй гэхдээ хамаг хугацаараа хийх ёстой. Тэгээ бүгэлж дуусны дараа хариуг нь гаргаад дараа нь та бүхнээс яшин тухай асуух болно. За. Яг удаа хэлж болно. Би бол бод бэгэр дагаж идэж багандаа. Баллаж болох уу гэж. Чи хэцүү байна уу? Хэцүү. Би ойлгохгүй. Чи их утсан дээр явж байгаа. Эхнийхээ хүмүүс идэв дээр явж. Хай салих уу? Тэгж болох уу? Чи дуусчих тийм их чи. За би дөө. Тэрс нь монгол хэлний шалгалт ч юм англиээс хамаагүй хэцүү. Тэ? Тийм үстэй. Англиг бол илүү гэнж үлээ шүү дээ. Яшин материал бүглэхэд ямар вэ? Ямар санагдав? Хэцүү байлаа. Тийм ээ. Яг хэцүү байлаа. Англи хэл ч хэцүү байлаа. Хэцүү байлаа. Яг удаага яш гэдгийг өгч үзлээ. Миний үлж яш гэж байсангүй. Ч одоо арслан зоорыг харсан шүү дээ. За үстэй хитэн гарсан гэж бодож байна. Нэг саваа бохоо 500-аас доош гэж. Өмнө нь яш хэцүүжсэн үү? Өгчсөн шүү. 2009 тэгээд монгол хэл өгсөн үсгээс мэдгүй байна. Өсөө бол гайгүй амархан байсан юм шиг. Гэхдээ үгүй монгол хэл нэг нөгөө дөрвөн хүн байг өгсөн шүү дээ. Яг энийг өсгөх үедээс гэж бүгд үздэг. Би өөрийгөө бас гайгүй юм уушдаг гэж боддог. Монгол хэл шалтгаалгүй гайгүй хэцүү байлаа гэдэг. За өөрийгөө хитэн авсан гэж бодож байна. Итгэхгүй гайг бах уу. Гэхдээ одоо сайн алдсан юмудаа харахаар ингээд дутуу юм. Ингэж бодоагүй маш олон алдсан байна. Би өөрийгөө нэг ч алдаагүй гэж бодсон. Алдсан байна. Итгэв гэдэг одоо тэр чи сонгож өгдөг илүү лээ. Тэг. Одоо сонгож байна. Одоо өгдөг тий. Тэгвэл яг англи хэлийг сонгоо юм шиг. Нэр юм болоо. Мэдхгүй би ямар ч гэсэн англи хэлний ингэ шалгалтад өгчсэн ямар ч тийм ой санааж надад алга. Тухайд хэдэн авчихсан санаж байна уу? Би монгол хэл ямар ч гэсэн өгчсэн санаад байна. Тэр үед хэдэн авчихсан? 700 орчим 700 гаруй авчихсан. Тийм. 700 гаруй. би монгол өгөөг баха. Англи хэл би авсан. Гэтэ түүгээс англи хэлийг жоохон муу л да. Түчиг айгуу өстэй. Англи хэлтэй муу. За хараа зүгээр. На үдчихэж байгаа аавч үдчихэж байгаа дуучлаарай. Тэгэхээр бацаа монгол хэл дээр 500 орн авсан байна. Оо тийм шүү дээ. Нийт оноотой лээ. 800 шүү дээ. Окей. Чи шууд мобист орлоо шүү. Тийм үү? Тийм шүү дээ. 500-аас тийш шүү. Тэ? Шээ. Сэтгэл ганцаар би харах. Монголын багш бол дараа гэрээр их. За, чимка 497 авсан байна. Ядаж 500 хүрчгүй дээ. За, могийн хувьд 400 авсан байна.
Тэгээд хариултын донд мэдэхгүй гэсэн нэг юм. Бас мэдэхгүй юм зүйл. Гэтэл мэдэхгүй гэж 400 ороо. 400 харин их бодсон ер нь бодсон. Удаагүй мэдэрсэн. Мэдрэмжээр өгсөн. Англи хэлний тестийг өгүүлсэний хувьд 600 он авсан байна. Юу юм бол гэжтэй би нэг юм хэлээ. Тэгээ яаш өгөөд 7 жилийн дараа 6 жилийн дараа яг үндэ явж авах тогтсон санахгүй байх болно. Шинэ учраас муу авсан бол физикээр дараа жилдээ ахаад өгөр. За гэтээ муу болохгүй шүү. Амар муухай мэдрэмж төрт юм байна. Амар шинэ мэдрэмж төрч байна. Шигсэн хүмүүстэд юу гэж хэлмээр вэ? Хамгийн гол нь унж байгаа айгу муу оноо авсан хүмүүстэд хандаж юу гэж хэлмээр вэ? Та нар бол хичээсэн шүү. Хэцүү байна. Тинээрнгээсээ хэцүү байна. Онцоо хүмүүстэй хэлээд одоо дахиж хэлж өгд юм уу энийг? Тэгээ хичээл өгч байгаа. Тийм. Би одоо жил гэртээ байх юм уу тэр хүмүүс? Тийм. Йоо. Эргэжтэйчүүд нь цэрэгт явсан дээр хөө тэгээд эмэгтэйчүүд нь тэгэхгүй. Гэхдээ ер нь би миний бодлоор ингээд хүүхд 10 жилээ төгсөөд шууд их сургуульд орсноос надад болохоор ингээд 1-2 жил ч юм уу ингээд завсарлаж байгаа болдож байгаад орсон дээр юм шиг санагддаг байхгүй яа тэгэхээр одоо ингээд гэр бүлийн ч юм уу нэг тиймэрхүү одоо ингээд дарамт сургуулийн ч юм уу тиймэрхүү дарамт ирдэ шүү дээ. Дөнгөж 10 одоо хэдтэй төгсдیں хүүхдүүд 17 18 дэх хүүхдүүд чи яг ингээд нийгэм хэрэгтэй ч юм уу нэг тиймэрхүүтэй эсвэл ээж нь аав нь эмч болохоор ч юм уу эсвэл ээж нь аав нь архитектур инженер болохоор тиймэрхүү сургууль одоо шууд ингээд яваад орчдөг. Тэрний оронд харин 1-2 жил ажил хийж үзээд одоо ингээд өөрийгөө яг юу хиймээр байгаагаа мэдээд ингээд нэг дуртай тийм юм олоод тэгээд надаа юу яасан дээр сургуультай орсон дээр тэгэхгүйгээр ингээд дөнгөж 10 жилээ төгсөөл байж байгаа ингээд амар их тиймэрхүү ингээд гэр бүлийн дарамт ч юм уу сургуулийн дарамт ч юм уу тиймэрхүү юм ирээд хүүхдүүд ингээд мэрэгчлээ буруу сонгох эсвэл зүгээр нэг юм урсгалаа гэх юм уу те явах юмуд амар их байдаг. 1-2 жил ажиллаад ингээд нийгэмд ороод эхлээд тэгээд дараа сонголтоо хийх юм бол зөв сонголт хийж магадгүй. Энэ зөвхөн миний хувийн